Дэлхийгээр нэг тархан суугаа илгэнэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн бүхнийг хүсэн мэдчилж байна. За ингээд АДР-ээр нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч ганц их болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан нүрээтэй хушган брэнд мөн Apex Capital үнэт цаасны компани ивэнтэтгэж. Тэгэхээр та энэ нэвтрүүлгийг NTV телевиз мөн од мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хостелгоноор хүлээн авах боломжтой. За өдөр мэнд ганушаа. Өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ энэ нэг хүний түүх те нэг хүний намтар яг тэр 100-ынхаа яг юм түүх намтар нь байдгийн шүү, илэрхийлэл нь байдгийн шүү гэдэг яг гол жишээ болсон, тодорлол нь болсон, илэрлэл нь болсон тэр хүний тухай ярих гэж байгаа. За тэгэхээр шууд эндээс яриагаа эхэлнэ. За бид нар нөгөө дэлхийн 2 дугаар дайн гэж мэднэ те. 2 дугаар дайнаас хоошоогоо яг ингээд одоо дэлхийн олон улсуудыг хамарсан дайн тулаан болоогүй ч гэсэндэ маш том нэг юм нөлөөтэй үйл явдал болж ирсэн. Тэрийг болохоор бид нар нөгөө хүйтэн дайн гэж ерөнхийдөө нэг хэлээд идэг. За тэр хүйтэн дайны нөлөөгөөр бол харин улс орнууд хоорондоо байлдах, нэг улс дотроо хоёр хуваагдж байгаа хоорондоо байлдах гэдэг тохиолдол гарсан. За энэ болохоор 1946 оноос 1991 он хүртэл энэ хугацааг хэлээд байгаа. За тэгээ энэ хугацаанд болохоор зөвлөлт холбоот улсын тэргүүлсэн социалист систем нэг талд нь те нөгөө талд нь болохоор Америк нэгдсэн улсын тэргүүтэй капиталист систем хоорондын энэ том үсэл сурталын зөрчилдөөн явагдаад байгаа. За тэгээд яг энэ ах トゥ одоо эсвэл ийм бөөрөөр залгаатай байсан те одоо олон зуун жил ингээд хил явсан хөрш одоо улсууд хүртэл хоорондоо байлдах нэг улс дотроо хоёр хуваагдж байгаад ах トゥ ус бие биенийг алах энэ зүйлсүүд бол ингээд гаарад бүр тэгээд эдийн засгийн хувьд ч тэр улс орны хүмүүсийнх нь ард түмний амь насны хувьд тэр маш том хохирлууд явагдаж байгаа. Энэ дайн болохоор нийтдээ яг энэ дунд нөгөө тодтогч ярих юм нь болохоор Вьетнамын дайн. Тэгээ Вьетнам гэдэг улс чинь болохоор бид нөгөө Вьетнам руу дельта айлаар очиход манай амраах бүтээр цаг хугацааны аялал дээр хийж ирсэн. Вьетнамын дайн чинь өөрөө эхлээд нөгөө Францтай эхлээд байлддаг те. Францтай өөрсдийнх нь нөгөө нөлөөнд байсан учраас Францтай байлдана. Араас нөгөө Францыг дэмжсэн улсуудтай хамт байлдана. Тэгжээснээ бүр Америк орж ирээд Америктай байлдаад, араас нь Хятад орж ирээд Хятадтай байлдаад, хажуу талаас нөгөө Пол Ботын нөгөө орж ирээд Тэдэртэй хүртэл байлдаад ингээд 21 жилийн турш гэж байгаа байхгүй. 21 жилийн турш тасралтгүй дайнтай байсан улс. Бид нар мэддэг нөгөө дэлхийн одоо алдартай гэрэл зургууд байдаг те нөгөө Напалм гэрэл мэргийн охин махны тухай байдаг шүү дээ. Тэр мэрчин хүртэл яг тэр Вьетнамын даймын үеийн л зургууд шүү дээ. Ийм их хар бараан түүхийг үлдээсэн энэ хүйтэн дайны үед бол Вьетнам гэдэг оронд энэ 20 гаруй жил дайн талаантай байсан. Яг ингэж яхад 1961 оны одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул дээр Джон Кеннеди гарч иж байгаа юм л да ялаад. Тэгээ яг бүрийнхийнхэн хугацаа эхэлж байгаа. Тэгээ нөгөө миний сонсч байснаар болохоор эхэндээ болохоор те энэ дайныг одоо шууд дуусган гэж гарч ирэнгуутлаа шууд Вьетнамын буюу өмнөд Вьетнамын талд нь те 500 сая долларын шууд одоо юу гэдгийг хөрөнгө оруулах гэдэг хаашаа. Тий. Цэргийн одоо нийлүүлэлт өгчөж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө өмнөд талыг нь илүү зөвшөөрлөөр амар болгож ачиж байгаа шүү дээ. Тэгэл дайн ч улам ингэж зогсохгүй мань үргэлж идэх юмэр болоо явцсан. Яг ингээд хоошоогоо одоо 1960 одоо 8 он авцаа. Яг тэр дайн тулаан болоод ингээд тэнд ч одоо тэгэл тоглоом биш шүү дээ. Улс орон тэржтэй дайнтай байгаа. Ийм амар үед тэр дайн дунд нэг монгол хүн гүйж байгаа байхгүй. Энэ бүр гайхмаар үзэгдэл. 40 иргэм насны нэг монгол эрэгтэй хүн тэнд ингээд яг тэр дайн дунд нь тэр тосгодууд дунд нь сүм хийдэг шатааж байгаа. Тэр нөгөө буудлах дайн тулаан хүн өгсөн цогцсон яг тэр дунд яг тэр дайны голомтод нь гүйж байгаа байхгүй нэг монгол хүн. Тэгээ энэ одоо хүн юун учиртай хүн яасан гэдгсэн чинь тэр хүний өөрийнх нь бичүүлээс нь дурсамж байна л да. Энэ болохоор өдөр шөнө хот тосгонд сүм дуганд хээр хөдөө Америкийн их буу бөмбөгдөлтийн аюулаас зүхтаж янз бүрийн хорогдох нүх оромж совог шуудуу лөвлгөр модон доор ам хорогдсон сууж нуугдах үе бишгүүл тохиолдож байваа гэсэн байна. Тэгээ одоо гайхмаар байгаас тэр Вьетнамын дайнд 68 онд юу Монгол хүн явж байгаа юм бэ гэд. Тэгээ энэ хүнийг болохоор анх одоо яг Монгол улсаас 14 хоногийн хугацаатай тийм томилолт өгөөд явуулж байгаа юм байна л да. Тэгээд одоо очиод нэг тийм ажил гүйцэтгэх дээрээ явуулсан чинь нүүд нь 14 хоног өнгөрцөн байхгүй. 20 хоног өнгөрлөө байхгүй, 30 хоног өнгөрлөө байхгүй. Ингээд нөгөө явуулсан дарга зэрэг нь хүртэл за энэ хүн одоо баг амиа алдчихлаа, хүчлээ. Санаа зовоод араас нь гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг энэ халуун цэг дээр нь очиод энэ пуужин бөмбөг тогтолгоон те энэ дунд ороод яваад байгаа энэ монгол хүн болохоор тэнд сурвалжлага хийгээ яваад байгаа юм байна. Монголоос ганцаархнаа ямар ч тийм баг сэтгүүлч те дайны сурвалжлага. Одоо ямар ч нөгөө нэг юм харуул хамгаалт гэдэг юм хамтдаа явах хүн эсвэл нөгөө нэг юм батлан даасан хүн юм байхгүй гав ганцаархнаа.
Тэгээ Монголоос гараад мэдээж нөгөө галт тэргээр л явж та тий галт тэргээр явлаа. Хятадын одоо энэ хойд замын үдээр ордог ч юм хаагаар ордог тий тэндээс ахуулаад тэр өмнөд хил хүртэл хөндлөн гол тэр жигтэн. Тэгээ тэндээсээ цаашаа Вьетнам руу очоод Вьетнамда тэр нөгөө дайм толон тонс зураг аваад тэмдэглэлээ бичээд сурталчилгаа бичээд ингээд бүх юм хийж байгаа эргээд ингэж ирсээр байтал нийтдээ 33 хоног зарцуулсан байгаа байхгүй юу? Амьд мэд буцаж ирсэн. Тэр хүний яг авсан зургууд нь одоо манай найрч өгöd байгаа юм байна шүү. За тийм шүү. Манайхан харж байгаа. Тэгэхээр энэ сурчлах ихтэй бүр ийм амар зургууд тавьж ирсэн. Тийм 68 оны үйл явдал байхгүй. Тийм. Тэгээд эн чин ганцхан Вьетнамын тэр аимшигтай дайн тулаан тунд орчоод Монгол хүн яваад шүү дээ тий. Тэрнээс гадна нөгөө 14 хоног явуулсан хүн чинь байхгүй болчиход шүү дээ. Яасан гэхэлэр очичоод мэдээ зөндөө хугацаа алдаад гисэн л баг та. Хятадаар хөндлөнгуулд яваа буцахж байгаа үе бас 1968 хоног бодох юм бол Хятадд чинь нөгөө нэг яг соёлын хувьсгалын тий үе шүү дээ. Тийм 2 дугаар үе ч гэдэг нэг тийм үеийн таарсан. Тэгээ яг тэнд юу болж байгааг нүдээр харж байгаа. Дотроо буужгаж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг харсан хүн чинь бас зүгээр өнгөрч чадахгүй. Бүгднийг үлдээж сурвалжилж байгаа байхгүй. Тий. Өөрийг нь зүгээр явуулахгүй юм бас. Тийм. Юу болсон бэ гэсэн чинь бүх номын сангуудыг хааж байгаа. Номын дэлгүүрүүдийг бүгднийг хааж байгаа Хятадд. Тэгээд зөвхөн Мао Цзэдуны те магтсан дуу шүлэг бүжиг ийм л юм байна. Буюу одоо бид нар нөгөө нэг одоо хойд Солонгос улсыг те одоо ингээд нэг юм өдөртөгчөөр шүтдэг те яг тийм үйл явдал боллоо. Энд одоо ингээд яг нөгөө түүх, соёл, шинжлэх ухаан байхгүй болж байгаа байхгүй. Яг тийм үеэр нь манай хүн явж байгаа. Тэр үзэгдлийг харчаад бүгднийг нь бас буулгаал, бичээл, тэмдэглэлээ бичээл, зургийг аваад ингээл яваад байгаа байхгүй. Тийм байна. Энэ гомбо бүрстэ гой зургууд өгч чинь. Яг энэ болохоор нөгөө нэг томилсон 14 хоногоос нь илүү 18 хоногийн хугацаанд яг энд өнгөрчихгүй. Тэгээд нөгөө нэг яг явсноос хойш ямар ч хэл зураг байхгүй байж байгаа. Яг нэг өдөр нөгөө нэг баг 33 дахь өдөр дээр явсноос хойш 33 дахь өдөр дээр нөгөө явуулсан даргыг хаалгадаж татаад ороод ирж байгаа. Дарга нь өстө огт өсрөөд очдөг юм аа өстө. Орилол бариад авч байгаа байхгүй. Тэврээл үнсээл чамаг ч өстө өнгөрчлөө гэж бодлоо гэл. Тэгээ чамаг өнгөрцөн бол одоо танаа дээр нөгөө ааштай шар авгааг чи яах вэ? Танаа 7 хүүхдээ чи яа тижэндэл гэж бодож илаа гэл. Гэсэн энэ хүн болохоор өөрөө ч гэсэн нөгөө олон хүүхдтэй эмэгтэй юм байна л да дарга нь явуулсан хүн. Тэгээд нөгөө нэг хүүхдийн хамгийн түрүүнд яриад байгаа шалтгаан энэ юм байлээ. Энэ хүн бол одоо сономын удвалгаа шүү дээ, тийм ээ? Тийм ээ, тий. Монголын зохиолчдын эвлэлийн дарга байсан хүн. Харин яг энэ одоо 14 хоног явах байсан 33 хоног яваа тий. Тэр том дайн тулаанд ороод ингээд бүх сурталчилгааны дээмүүдийг бичээд ингээд ирсэн энэ хүн болохоор одоо бид бүхний бидэх бүхийн баастгай. Бүхийн баастгай. Тий. Түүний шагналыг дурдах юм бол энэ нэвтрүүлгийн цаг өрөхгүй. Агуу ирэх юм шиг тий. Түүний бичсэн үлдээсэн болгон ярих юм бол бид нар зүгээр хэдэн өдрөөр яриад барахгүй ийм мундаг ирэх юм байгаа юм л та. За тэгээ бүхийн баастгай болохоор одоо ер нь ингээд гадаад руу их ингэж явдаг, ажиллаар явж байгаа даа. Ингэх болгондоо нэг давуу тал нь зураг авдаг. Тэгээд тэмдэглэл бичдэг. Тэр болгоныгоо ирээд эмхтгэхэд ном болгоо гаргадаг. Энэ нь яг тухайн 100-ны, тухайн цаг үеийн, тухайн оны, өдрийн, сарын тэр цагийн аль ч улсын бүх юмныхын тэмдэглэлүүд нь ингээд үлдээ яваад байгаа байхгүй. Энэ хүн бол өөрөө ингээд бүтэн 20 дугаар зууны амьд энэ архив нэг байгаа байхгүй. Тийм. Би ер нь зүрийг ингэж сонсч илүү эсвэл өөрөө бодоод олчлоо мэдгүй. Монголын зохиолч нар за нэг чинь би нэг 13 ном бичсэн гэж бодъё л да зүгээр яг тоолдог гэж бодъё. Бүхийн баастгай хамгийн их ном бичсэн тэг санагдив надад. За номынхын тоон одоо зүгээр яг бидэрт үлдснээр хаалцсан баг. 156 ном гэж тэгвэл арга барах. Тий. Тэгээд одоо 20 гаруй жүжиг, хичнээн дууны үг бүх юм байгаа. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ бүхийн баастгай болохоор зарим хүмүүс манууд зохиолч талаас нь мэддэг. Гэхдээ бид нар бол энэ 20 дугаар зууны амьд архив гэдэг талаас нь хэлэх гээд байгаа. За бага насны хувьд гэх юм бол одоо 1927 оны хавсрахтай хүүтэн нэг өдөр Монголын баруун хязгаар нутаг Ховд аймгийн Алтан цогц сум гэж байгаа. Одоо нэг уран хажуудын сум гэдгээр манайхан мэддэм байна. Тэгээ нэгэн ядуу одоо жоохон ядруухан тийм айлт им илүү барьсан гэр байна гинэ. Тэгэхээр өөрийнх нь төрсэн он нь болохоор 21 он гэж. Тийм байх тийм. 27 он гэдэг нь тухайн үйл явдлыг 6 настай он биш одоо бүхэн баастгай. Тэгсэн чинь ингээд одоо Ховд аймгийн энэ Алтан цогц суманд ингээд ядруухан айл байх нь байна те. Тэгэхээр тэр айлын хажуу талд нь дахиад нэг юм илүү гэр барьсан байгаа. Тэр ямар ч таан юм бэхлээр нөгөө хүүхдүүдэд оруулт юм байна л та. Тэгээд тэр айлын одоо эзэн тийм үү бүх гэд хүн байх нь шүү дээ. Тэр хүн одоо эхнэр нь болохоор нэлээд биеийн өвдсөн, нэлээд биеийн муудсан. Тэгээд энэ айл чинь болохоор 10 хүүхэдтэй гэж байгаа.
Тэгээд одоо 10 хүүхдийнх нь нэг нь л баасдгаа байх нь шүү дээ. Тэгээд 10 хүүхдээ ийшээ оруулсан бага насны. Тэгээд их нь болохоор ер нь төрхийн одоо хүндрэл гэдэг юм уу тиймэрхүү юмс болоод ер нь жоохон бие нь өвдсөн, нилээн өгцөө болцсон. Тэгээд нэг их нь хамт тасардаг. Тэгээд нөхөр нь байдаг. Тэгээд нөхрийнхэн талынх нь нэг хүн бас хамт тасрах гад ирсэн. Тэгээд тэрний хүүхдүүдийн бүгднийг ингээд баруун гэрте оруулаад байлгаж байгаа. Тэгээд яг хаа том гэрлүүл ер нь бол орохгүй л гэсэн үг байхгүй. Тэнд одоо бие муутай ээж нь байгаа гэсэн үг. Тэгээд ийм газар байгаа. Тэгээд энэ болохоор цам гаруй хайрхны хормоо цагаан түнгийн гол энэ ойролцоо юм билээ. Тэгэл өвөл яг одоо нэг жоохон олон хүүхдүүд чинь те гол руугаа мөсөндөө явна. Тэгэл одоо малхуу гэл ажил туршлаад явдаг юм уу. Тэгэл том гэрт болохоор ээжийнх нь бие муу байгаа. Тэгээд тэгж жагаад нэг өдөр цай төхүүлж өгөх болоод тэгээд баасдгаа яг одоо цайг нь бариад тэр гэрлөө орсон байгаа байхгүй. Тэгэхэд ер нь ээжийнх нь бие нилээн муудсан байсан юм байна. Тэгээд аавыг нь дуудаад хажууд нь багтна аавыг нь дуудаад аавынхын чихэнд нэг үг шивнчээ. Тэгээд хүүгээ нэг өмсөйгээд өмсчээд ер нь 2 хоногийн дараа өнгөрцөн байгаа байхгүй. Тэгээ яг хүүн сүлд ааваасаа тэр үед танд ингэж хэлжсэн юу гэж хийсэн бэ гэсэн чинь ээж нь тухайд бол энэ олон хүүхдүүд дундаас маань те энэ олон буруу хүүхдүүд дундаас маань энэ баастал ер нь явж ирсэн нөгөө нэг эрдэмтэй номтоож гэдэг юм уу те ийм хүн болох баха анхаарч түшиж яваарай гэж захичаад тэгээд өнгөрсөн юм а гэж байгаа. Тэр үед ээжтэй өмсүүлээд буюу одоо ингээ 6 настай орчимтай байхад нь л ээж нь өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр бүр багт ээж нь мэддэг байж тээ яг бичгийн хүн болох юм байна да. Харин тийм байгаа ч тийм 6 настай байхад нь. Тэгээд энэ одоо нөхцөл байдлыг харах юм бол аав нь бараг 10 хүүхэдтэй ганцаараа үлдчихэж байгаа байхгүй. Тийм байна. Тэгэл нөгөө нэг амьдрал ахуй хувьд гэсэн жоохон ядуухан байсан үе. Тэгээ олон хүүхдүүдэд яаж тийжээх вэ те. Тэгээ хөөх ингэдэг байсан юм шиг. Одоо нэг айлаас нэг жижигэн төлөг мөлөг одоо нэг төгрөгөөр авлаа гэж бодъё те. Тэгээ нөгөө тийжэж мэдэж байгаа нэг дараа хавар мав нь арай том болоод нэг юу болохлээр нэг төгрөг нэг 10 мөнгөөр ч юм ингэ зардаг те. Иймэрхүү байдлаар л нэг хүүхдүүдэд тийжэж ингэж явж исэн гэж байгаа. Тэгээд яг хуу сүүлд өөрөө нөгөө хүү ээжээсээ нөгөө нэг юу гэж хэлж ирснийг нь асуучаад тэгээд өөрөө нэг шүлэг бичсэн байгаа байхгүй. Тэгээ тэр шүлгийг нь болохоор сүүлд энэ Монгол Сан гавьж чинь саран чимэг аялгау нэмээд нэг дуу болсон байт юм байна. Тэгэхээр тэр чинь жоохон байхтай ган чимэг. Тийм ган чимэг. Тэгээд нэг жоохон байхтаа л бичсэн байгаа байхгүй. Одоо бодвол нөгөө нэг жоохон байсныхаа үйл явдлыг бодоод те ааваасаа сонссон үгээ бодоод. Тэгэхээр энэ шүлэг ямар шүлэг байдаг вэ гэхээр хүүгийн бодол гэдэг нэгтэй шүлэг юм байна. Уулын салхи шууган өрхөн хавар болохнуудаа унтсан нойрондоо дандаа учрал дээжигээ зүгэдлэх юм. Хараацай болон нисээд хайр дээжтэй очихсон, хараацай болон нисээд очихсон. Тэгээд мэдэн штэ. Энд гоё дуу байхгүй. Харин энийг хүүхд болгон дуулж исэн да тий. Улгийн үслэг мүслэгээ дуулаад ингээл явдаг байсан. Тий, гонигтай дуу штэ. Тий. Тэгэхээр энийг болох нэг яг ээжийнхэн тэр аавд нь хэлсэн тэр үгийг сонсчоод манай энэ үгийг шүлгийг сүлд нь бичсэн байгаа байхгүй. Ийм учиртай дуу юм. Юмны учрыг мэднэ гэдэг аюул гоё тий. Баг багтаа л энэ чинь байнга л дуулдаг гитартай. Гитар байлж би одоо дуулаад үзүүлж мэрлээ. За ингээд 1927 онд ер нь одоо ихээс хойш ер нь эцгийнхэн гар дээр хүмүүжээд 27-оос 36 онд яг тэр тухайн нутагт нь байгуулагдсан анхны тэнхим гэж байна л да. Тэгэл одоо нэг ойр авийн одоо жоохон сумын дүүс алслагдмалж юм уу тийм улсуудын хүүхдүүд ингээд ирээд явдаг. Одоо сургуулийн маягийн тийм байхгүй тэнхим гэдэг юм. Тэгээд тэн дээр болохоор одоо ороод энэ монгол бичиг кирилл үсэг заалгах ийм юм руу орж байгаа. Тэгээд эднийх олон хүүхдтэй байж байгаа. Эдний дундаас нэг их чинь төрүүлээд одоо хот руу орцсон. Бусд нь бол одоо нэг юм өдөө те сум маа баадал байж байгаа юм байгаа юм бэл. Тэгж явснаас 1936-аас 1940 онд болохоор Ховд аймгийн Төв рүүгээ шилжсэн байгаа. Тэгээд тэнд болохоор яамны дэрэгдэх дунд сургууль гэдэг сургууль байгуулагдсан байсан. Тэгээд энэ дунд сургуульд ороод манай одоо нэг яг бичиг үсэг юм академик юм руу орж иж байгаа байхгүй. Тэгээд энд болохоор нэг яг хотод бас нэм шүлэг мүлгийн уралдаан их болдог. Тэгээд нэг юм 5 минутын шүлэг гэдэг нэг юм уралдаан л явдаг байсан юм байна л да. Тэгээд хот мотод хүмүүс ингээд бичээ тэр нь ингээд одоо хотын дэвд одоо нэг юм цугладаг соёлын газар цугуулж уншигдаа тэрийг нь сонь сэтгүүл дээр хэвлээд ингээд хараагаа тэгээд орон нутагт бас тэр гоё нөлөөллийг авдаг. Тэгээ ер нь шүлэг бичих нэг тиймэрхүү гоё юм байна гэдээ хүмүүс мэдэрсэн. Энэ үед аймгийнх нь клубт бас яг энэ 5 минутын шүлэг гэдэг те энэ юм зохион байгуулагддаг болсон юм байна. Тэгвэл хот хөдөөгүй энэ 5 минутын шүлэг урал аян явсан юм байна шүү дээ. Тэгсэн энэ байгууллагын юмд нь нөгөө хүүчин шүлэг бичдэг болоод тэгээ бүр үргэлж төрүүлдэг болсон гэж. За тэгээ одоо бүр аймгийн төв дээрээ болж байгаа клуб дээрээ очиж шүлгээ уншаад ингээд төрүүлээд идэх болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ аймгийн одоо мэдээж нөгөө хойн болорцсон байхгүй. За баргал тиймдээ те аймгийн болорцсон яваад шүү дээ. Тэгээ нөгөө сургуулийн хан дээр нэг юм сонин гардаг шүү дээ.
тэр сонингууд ханын сонин дээр шүлгүүд нь байн гардаг. За одоо нэг тим одоо баяр болгож байгаа тим баяр зориулаад одоо ханын сонин гаргана гэхэд л шүлгийг нь манай хүмчдэг бол тарж байгаа байхгүй. За багаасаа ингээд шүлэг юм тэрэлдэг байж. Нэг 14 5 настай очин байхдаа л эн чинь болоод байгаа. Ингэж жагаад миний нутаг гэдэг шүлэг бичсэнийг нь Монгол Ардын хувьсгал соёлын зам сэтгүүлийн 1940 оны 1-2 дугаар дугаарын 17 дугаар тал дээр анх хэвлэгдэж байгаа. За энэ хүүгийн шүлэг бол одоо ингээд Монгол оронд тарж эхэлж байна гэсэн. За тэгээ энд их гоё юм болно. 1937 он гэж байгаа байхгүй. Бид нар нөгөө урдны дугаарууд дээр маш олон гоё ирэх мэдээ ярьж байгаа. Тэдний маань баг нас яг л тэр нөгөө нэг сумдаа аймгийнхаа эсвэл нэг клубтэй ч юм уу аймгийнхаа клубт очдөг шүү дээ тий. Тэгин гол нөгөө хууч жамян гэж юм байгаа шүү дээ. Хууч жамин гэдэг тий. Энэ хүний хүүчин бол чулуун. Одоо чулуун хавдаг шүү дээ. Тий. Тэгсэн чинь 1937 он гээд оноор нь хөөгөөд үтсэн чинь яг манай оны тэр клубтээ очиж шүлэг мүлэг уншдаг ийм байх үед нь нөгөө талд нь яг бас нэг жоохон 5 6 очин настай ч үлээ баг ийм юу лээ тийм 6 настай ч үлээ ийм хүү байгаад байгаа байхгүй чулуунгочин 31 оног гэдэг үлээ. Тэгэхээр 6 настай. Тэгээ аав нь болохоор нөгөө хүүгээ хөгжим юм сургацсан тий. Тэгээд түүнээс хойш болохоор одоо ховдынхон клубийн одоо нэг эрхлэгчд гэдэг юм уу хөгжмийнхэн багшд чулуунгог авч шав оруулсан. 28 оных юм байна. 28 оных. 7-д үе юм ба шүү Тий. дээ. Нөгөө чулуунгоо чинь. Тэгэхээр чин 37 он гэхээр чин нэг 10 маргач настай байсан үе гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ үед нөгөө чинь нэг нэгнийгээ хараад мэдээд нэг хаалгаар л орж гараад яваад байгаа байхгүй. Нэг нууцх юм чинь. Тий. За тэгээд нөгөө хин маань болохоор Бастгоо маань болохоор одоо ингээл нөгөө сургуультаас суранга шүлгээ бичээл тэгэл одоо бас ганц нэг намын ажил усалдаг болоод мэдээж тэнд хавьяасаа тодроод байгаа ганц л юм бичдэг хүн юм чинь те. За айгуул одоо нэг ийм юм гарах гээд байна те. Аймгийн засаг даргын нэг ийм ажил явах гээд байна. Чи тэн дээр ингээд тэгхэд л манай ондрыгаа хийгээл өгдөг байсан ийм үе. За тэгээд 5 нэмгэн дэвтэр дүүрэн одоо юм энэ болохоор тий энд байгаа. Аймгийн клубт нь болдог урлаг соёлын арга хэмжээ гэж байна л да. Энэ дээр болохоор одоо нөгөө хөгжимчд ирж хөгжим тоглодог ингэдэг. Тэгээ байжсэн чинь аймгийнхан даргана гэж байгаа. Аймгийн намын орны даргана дуудаад Жамсранжав гэж хүн байна гинэ. Энэ хүн дуудаад нөгөө хүүгээ чи одоо энэ улсын баг хурлын дарга догсон гэж энэ том дарга маад ирэх гэж байна. Тэгэхээр ирэхээр нь одоо бид нар аймаг дээрээ те клубтээ хүлээж аавна. Тэнд ингээд гоё жүжиг тоглох хэрэгтэй байна. Тэгээд би чамд чав болсон дэмэд лосол 3 бичсэн ийм гоё зузаан юм номыг өгөө гэдэг юм 5 дэвтэр дүүрэн 10 өргөө бичсэн юм өгж байгаа байхгүй одоо намдар те үйл явдал модал юмуд өгнө шүү дээ. За тэгээд нөгөө том дарга ирэх гэж байгаа гэдэг. Энэ догсом гэдэг маань бол нөгөө нэг анхны 7-гийн догсомгоо байхгүй. Тэгээ яг тэнд очихт нь одоо тэнд нөгөө нэг хүлээж аваад урдаас нь юм жүжиг тоглож үзэх гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө 15 6-ах настай байгаа хүүд чинь жүжиг бичих ажил хүрээд ирж байгаа байхгүй. Энэ тухайга өөрөө болохоор айгүй гоё дурсан байна. Анх удаага жүжиг бичиж байгаа. Одоо тэнд одоо өөрөөс нь өөр жүжиг бичих хүн байгаагүй мó их дураараа ашигласан гэдэг юм аа. Тэр бүх юмудыг судалж байгаа жүжигээ бичсэн. Тэгвэл нөгөө нэг найз нь тэгдэг гэсэн. Би наа жүжиг чинь орё л да гэдэг. Тэгдэг гэ шууд нэмээд жүжигэн дээрээ шууд нэмээд дүрвчээд оруулцдаг. Тийм байсан гэдэг. Өөрөө тэрийг айгүй өөрхөн ярина. За тэгээд нөгөө дарах чирлээ жүжигийг тайсандаа тоглолоо. Мэдээж нэг 16 настай хүүчин жүжиг бичсэн. Тэрийг нөгөө нэг аймгийн театрын клубийнх нь хүмүүстэй ингээд тоглон. Тэгэл нөгөө нэг сургуулийн бүх сурагчдыг энэ ажилд нь туслаараа гэдэг айлчилсан. Манай хүн ч бол гол баатар байх нь шүү дээ. Ингэж байгаа догсон дарга ирээд тэгээд нөгөө жүжигээ үзүүлж байгаа. Энийг болохоор тэмцлийг өдөрдөв гэсэн нэртэй юм жүжиг хийгээд нөгөөт нь амжилтаа тоглогдоод за тэгсэн чинь нөгөө бүх дарга марганар байгаал бүгдээрээ жүжиг дуусаад алга тачаал ингээл догсом дарга марган гэж байжсэн чинь аймгийнхан бол тэр жигтэй энэ хүүг мэддэг гэдэг байгаа байхгүй. 16 настай хүүг чинь тентхийн ганц одно биш. Одно болц тий. Тэгээд догсом дарга танилцуулж ингэ тайзан дээр гаргаж ирээд за саяны энэ жүжигийг бичсэн хүн энэ хүн юм а гэдэг 16 настай хүүг гаргаж танилцуулсан. Тэгээд догсом дарга болохоор хараал танилцаал за тэгээд шагнаж байгаа нь энэ гээд 100 төгрөг тухайн үед шагнал болгож өгсөн байгаа байхгүй. 30 дон 100 төгрөг чинь бүр хитэн сая төгрөг. Харин аав нь нэг одоо нөгөө төлөг аваад ингээд зарахад нэг төгрөг ингээд зардаг гэсэн шүү дээ тий. Тэгээд аав нь бол мэдээж олон хүүхэдтэй учраас ард амьдрал нь жоохон хэцүүхэн л байгаа. Тий энэ чинь угаасаа би Бастгийн нэг зүйлийг сандаа. Манайх бол малаас олон хүүхэдтэй байсан юм да гэж ирдэг гэсэн. Харин тий олуулаа. Тий. Тэгээд яг аав нь ээжийг нь өнгөрснөөс хойш нь хэдэн жилийн дараа бас дахиад нэг үнтэй ханилсан. Тэгээд тэндээсээ дахиад 5 хүүхэдтэй болсон ч гэдэг. Ингээд эд чинь мар нийтдээ 15 мангуулаа байхгүй. Сайхан өнрөөл. Тий. Тэгээд аав бол өөрхөн яг мөнгөний үнцнийг мэдээд нь шүү дээ. Тэгсэн чинь хүү тэнд 100 төгрөгөөр шагнуулчих байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээд яг ингэсэн гэдэг айгүй хөөрхөн. Нөгөө 100 төгрөгөөс 2 төгрөгийг аваад 2хан төгрөгөөр шүү дээ. 100-ыг 2хан төгрөг авч яваад одоо аймгийнхан дэлгүүр мэлгүүр орд юм яа. Битүү чихэр мэхэр хамаг юмыг аваад заяа. Авахта одоо сургуулийн дотор байрны энэ одоо орны том
даваа шүү дээ тий. Цагаан даваа. Тим даваа авч очиод нөгөө чихэр мэхрэг бүгднийг тэгээд тэрүүгээрээ дүүрэн чихэр авч ирэнгуутлаа нөгөө сургуулийнхаа тусалсан байсан хүүхд оролцсон хүн болон бүгдэнд нь тараагаад 2 төгрөгөөс тансаглаж шүү дээ. Тэгээд цаана үлдчихин гэж байгаа. 98 төгрөг үлдэн шүү дээ. Гэхдээ чихэр нь үлдчихин гэж байгаа. Тэгээд тараасан ч гэсэн тий. Тэгээд 98 төгрөгөө яасан гэхээр багштай хадгалалцсан. Би одоо хичээл дуусаад хавар болоо тий гэлүүг харуулахаар аавд аваачих юм. За тэгээд аав руугаа мэдээж хичээлэн тараад багшаасаа нөгөө мөнгө аваад өтсөн. Аав нь бол ухаалт шүү дээ. Айштай шууд. Юун ийм амирх мөнгө өст амьдралдаа барьж үзээгүй мөнгө нь гэж байгаа байхгүй бараг л. Тэгэл айгаал ингэсэн тэгээд бараг л итгэж өгөхгүй байхад нөгөө багийн дарга нь ороод багийн дарга нь танаа хүүчин дэр хотоос ирсэн том даргын урд те том жүжиг тавиад ингийн шагнуус үнэн шүү дээ. Тэгжиж аав нь хөргөнд итгээд тий ингэсэн байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллаж хэлцүүлж те. За тэг. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Apex Capital үн цасны компани нэг юм гоём танилцуулаад байгаа юм л да. Боломжийг биднэрт олгох гэдэг. Тэрний үхээр одоо бонд буюу өрийн бичиг тий энэ бол одоо барьцаа болон баталгаагаар хангасан үн цасны нэг төрлийн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр энгийнээр тайлбарлах юм бол за энэ чонон харамг гэдэг ингээд энэ гоё ундаа байна гэж бодъё. Тэгтэл чонон харамгийн хамт олон энэ зөвхөн Монгол урдаг ийм гоё жимсний ундаага илүү ингээд гоё болгоод тэ илүү одоо их хэмжээгээр тэр чонон харамгаа ч гэсэн ургуулад нөгөөдхөө бүр хятадын зах зээл зарыг гэж бодъё л та хэдүүлээ. Тэгэхээр энэ компанид хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид одоо энэ компани бондод хөрөнгө оруулна гэсэн үг юм. Та бид ер нь. Тэгэхээр тухайн компани энэ одоо чонон харамгийнхан ч юм уу те бондор нөгөө татан төлрөөсөн дүнгээрээ дараагийн тэр шин төсөл бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох чанар төрлөө сайжруулалт зэрэг эргэлтийн хөрөнгө болгон ашигладаг гэдгээрээ энэ бонд нь үнэхээр үн цэнтэй байгаа. Энд чинь бидний нүдэн дээр энэ хичнээн гоё олон улсын те ундаа болохыг бид нар таашгүй шүү дээ. Одоо бид нар нэг өсөндөө тэр зүгээр ингээд төсөөлөхөд те эх орныхоо брендийг гаргахад өөрсдийнх нь зүгээс хувь нэмийг оруулж ин гэсэн үг. Яг үн те. Гэтэ энэ нь эргээд маш гоё ашигтай. Тий. Тэгэхээр бидний энэ оруулсан хөрөнгө оруулалт нь энэ компанийн төдийгүй манай орны эдийн засаг мөн бидний өдөр тутмын хэрэглээг илүү чанартай болгоно шүү дээ. Тэгэхээр бонд нь зохицуулагч байгууллагаар бүртгэгдэн гардын гол нь. Тэгэхээр үнэт цаас гарагчийн барьцаа баталгаар хангагддаг. Тэгэхээр эрсдлийн хувьд их бага. Хүүн тогтмол. Тэгээ өгөөж нь өндөр гэдгээр давуу талтай. Бид одоо энэ чоноо харамгтад хөрөнгө оруулаа гэж бодоход дундаж хүү бондын хүч нь баг 20% шүү дээ. 18-19% те. Тэгэхээр чинь бид нэр 100 төгрөөр бол 120 төгрөг болгож лав шүү дээ. Жилийн баг те. Тэгэхээр ч одоо юу ямар ч нөгөө нэг юм хадгаламж гэдэг юм уу те ийм хүү зүйлээс бүр маш том өндөр болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын түнш чинь харин Apex Capital үн цасны компани юм шиг. Энэ компани тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад энэ хөрөнгөний зах зээлээс шаардлагатай тэр санхүүжилтийг олгох зөвлөх байдлаар хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр манайхан Apex Capital үн цасны компанитай хамтрахаас илүүтэй манай чонон харамгийнхан ч юм уу хамтарсан зөвлөгөө авах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр ийм жижиг дунд бизнестэй зөндөө хүмүүс байгаа шүү дээ Монголд. Тэ тэгэхээр одоо дараагийн шатанд очих хэрэгтэй. За тэгэхээр холбоо ярих утасны дугаар нь 7510 75 тэгтэг 7510 75 тэгтэг. Ингээ уцтаад та бүхэн те юу яагаар Apex энэ капитал үн цасны компанитай хамтран ажиллаарай. Та Apex Segment гэдэг юу нь бас ороод үзчихээрэй. Тэгвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл байна. За баярлалаа Apex хамт олонд. За тэгээ нөгөө түрүү нөгөө одоо нөгөө ах дүүс те гэр бүлийнхнээс нь хамгийн түрүүнд нэг хот руу орцсон ихч байгаа гэсэн шүү дээ те. Яг тэр ихч нь болохоор Шуураг байхгүй. Шуура гэдэг хүн. Тэгээд очиод одоо дүүгээ аваад ирсэн юм уу те нэг сургууль мургуулд явах нас нь боллоо гэх. Тэгээд хот руу авчирч байгаа. Энэ болохоор 1940 он буюу нэг 18 19 настай байхдаа одоо хотод ирж байгаа байхгүй. Пастгийн хувьд. Тэгээ 90 гутлаа энэ Маршал Чавалсангийн нэрмжит 1-р сургуулийн 9-р ангиас нь ороод суралцаад 42 онд 10-р ангид төгсөж байгаа. За тэгээд тухайн цаг үед нөгөө нэг хүүхдүүд чинь өөрийнхөө зорьсон сансан хүсэж байгаа тийм мэрэгчлэг гэхээс илүүтэй те одоо улс оронд ямар мэрэгчлэлтэн ямар хүн хэрэгтэй байна тэрний дагуу явдаг байлаа шүү дээ. Тэгээд шууд манай Мойсийн мал эмнэлэг зоо техникийн ангид хуваарлагдсан юм байна. Тэгээд яг уу бид нар мэддэг шүү дээ нөгөө ямар ч хүчээр болгосон ч гэсэндээ те тэр хүн өөрөө л өөр юм үсэх юм бол яагаад ч дийлэхгүй тэр амьдрал нь ч юм уу хувь заяан ч юм уу угаасаа л аваачдаг гэдэг юм. Яг илэрлэн. Тийм зураач хүн хичнээн
өөр юм хүсээд зураач болдог л байхгүй. Тэ. Нөгөө нэг шүлэг мүлэг бичээд идэг штэ тэ. Тэгээ урд нь хэвлэгдэж мэлбэгдсэн байгаа штэ. Ингээд ирэхээр энэ хүний чинь талаар нөгөө нэг том зохиолч нар ч юм уу тэ. Ер нь ажаал мэдээл за ховдоос нэг тийм хүү юм бичт юм байна да. Ингэт юм байна да. Одоо нэг бичлэлтийг нь шууд харж тэ. За ийм хүү юм гаргаж байгаа юм байна да. Ингэх юм байна да гэж мэддэг юм байна л да. Тэгээд ингэж явж байгаад манай он яг нь хичээл мичээлдээ явах ингэж явж яснаа. Хажуугаар нөгөө шүлэг найраг бичдэг юм залуучуудтай. Ингээл одоо танилцаад мэдээд байна гэнэ. Ядчил сургуулаасаа танилцаал те дараагийн сургуулиудын. Тэгэл нөгөө ном сонингоос харахаар нөгөөд нь харагдал. Эдрийнх нь нэг нь болохоор Цэндийн дамжин сургамгай. Гэх мэтлээ. Одоо энэ цикийг үндэслэлсэн Радна Базаргай. Одоо манай нөгөө театрын оюун гэдэг те. Оюунгай, доктор Гонгорж авгаа гэдэг ийм хүмүүстэй гоё ингээл уулзаал танилцаал тэдний яриа мариаг оч сонсдог болол те. Тэгээд одоо баасгоос тэртэн шаах их ч хүмүүс. Тийм юм байна л да. Тэгээд тэднэртэйгээ уулзч муулзаад яриа мариаг нь сонсдог ингэдэг болчих. Тэгээ ингээд явж байгаад 1943 онд яг нэг хүнтэй таасна Цэдэн Жавгаа гэж байгаа байхгүй. Тэгээ энэ Цэдэн Жавгаа болохоор бас мэдж байгаа. Тэгээд за урд нь нэг жүжиг мүжиг бичээд ингэсэн мэдгийг сонссон ч байсан юм уу те. Жүжиг бичиж гэсэн байна. Тэгээ одоо нэг өсөндөө ингээд замд нь оруулж өгөө замын засаа заавлах гэдэг шүү дээ те. Хамтаа жүжиг бичигээ. Тэгээ юуны тухай жүжиг байх вэ гэсэн. За юусэн манад орой хөрөөд гэдэг гэсэн юм. Тэгээ орой хөрөөд ирэхэд нэг юм 2-3 нэмгэн дэвтэр дээр Мандухай Сэцэн хатан гэсэн 15 үзэгдэлтэй жүжиг гэ тэмдэглэл хийж өгсөн. За тэгээд энэ цагаас ахуулаад манай хүн бол яг Мандухай Сэцэн хатан гэдэг жүжиг бичих юм байна гэж ийснаа цаашгаа ухаад яг нөгөө үүх түүх соёл те энэ одоо хүний талаар гэдэг ч юм уу тэр тухайн цаг үеийн талаар гэдэг юм уу ингээд судалгаагаа явуулаад эхэлж. Тэр нэг оюутан байсан үе болохоор те түүнээс бол маш их юм шаардж байгаа шүү дээ те. Тэгээ материал дээр олдсон ямар хуу байдгийг. Тэгээ ямар ч сан ингээд нөгөө нэг одоо шин ичнээ танил зохиолч багшийнхаа те даалгавраар ингээд ухсаар хагаад энэ хатны тухай одоо чадах хатахаар олж мэдээд тэгээ нэг юм одоо өөрийнхөө хэмжээнд те жүжигийн юм аваад очсон баг. За энэ дээр бол одоо нөгөө Цэдэн Жавгааны хувьд бол те за одоо энийг ингэн тэрийг тэгнэ ингэн мэнгэн гэсээр хагаад хоёулаа нийлээд энэ жүжигийг ямар ч сан жүжиг болгоо босгоод ирчих. За одоо яг мэрэгжлийн энэ үнтэй хамтраад босгочлаа шүү дээ. Тэгээд нөгөө яг театрт очно үстэй. Одоо ийм жүжиг бичсэн те ийм жүжиг тоглох гэж байна гэдэг ч юм уу. За ингээ очисон чинь нөгөө хоёр зохиолч аваачаал нөгөө театрын бүх жүжиг штгээс суулгацсан. Ингээ байжсан. Одоо тэр тухайн үеийнхээ оюунгай болохоор одоо ардын жүжигчин болоогүй зүг гавьяа жүжигчин байсан үе юм байлаа. Тэгээ ингээд бүх жүжигчд мөчтэй суулгацсан. Одоо найрлагч энэ маань байх нь л тэгээ манай хоёр ингээд зохиолоо барьсан. Манай хүүч нэг оюутан. Тэгээ хоёулаа нөгөө ямар зохиол байгаагаа танилцуулах гал. Тэгээ Мандухай Сэцэн гэдэг жүжиг юм аа гэд. Нөгөө жүжигээ өөрсдөө дүрд нь ороод уншаал, ээрж муурал гацаал өөртөө жүжиглээд байгаа. Тийм ингээд нөгөөдөө танилцуулж байгаа байхгүй анхны юм үзүүлж байгаа байхгүй. Тэгсэн чи оюунгоо тэндээс. За али яах би болоо уншия гэд. Тэгээд гарч ирээд нөгөө зохиолыг аваад уншаад нөгөө хэдтэй ойлгуулад ингэж ийснэ нөгөө өөрөө зохиол дотор ороод бүр ингээд уйлаад ингээд тэгээд яг энэ Мандухай Сэцэн хатан гэдэг энэ одоо жүжиг одоо тавигдсан байгаа байхгүй батлагдаад ингээд тавигдчих байгаа байхгүй. Ямар гоё төвхтэн тий. Яг хөө тэгээд бид нөгөө Цэдэн Жавгаа гэхээр зарим хүмүүс маань одоо би ч бас мэдэхгүй байсан. Тэгээд энэ мөртийг нь хараад би мэдсэн байхгүй. Ямар мөрт бичсэн гэхээр шүү дээ. Боролдоо бяцхан гартаа харандаа анх барьж булбраа хөөрхөн биеэрээ ширээ түнэн суухаас бодол оюун хоёрын минь улам ихээр эзэлж бодтой сайхан чанар нь миний зүрхэнд шингэсэн. Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртаа шатаж явах үедээ чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө өгье гэж эх орондоо хэлдэгэ. Энэ мөртийг бичижсэн агуу ирэх юм бэлээ. За тэгээд дэлхийн 2 дугаар дайн яг одоо яг энэ үйл явдалтай давхцаад эхэлсэн байгаа юм байлээ. Тэгээд энэ үед чинь одоо нам төрийн бодлогоор ч юм уу эсвэл ард иргэдийг ийм соён гэгэрүүлэх те байнгын одоо ийм үзэл суртыг хүргэж явах ийм одоо залуу зохиолчдыг дэмжих уран бүтээлийг нь радиогоор цацах энэ ажлууд чинь юм бүр төрийнхөө дэмжлэгтэйгээр бүр цалин мөнгөтэйгээр яваад эхэлдэг юм байна л да. Тэгээ энэ үед манай хүн ч бас яг нөгөө тийм шүлэг мүлэг бичдэг болохоор мөнгө төгрөг нөдөр юм олыг гэх юм бол радиог очдөг байх нь л да. Тэнд нь ингээ бичсэн шүлэг мүлэг үзүүлэнгүүт л болж ийн гэл нөгөөдхийг нь радио уншдаг хүмүүс нь уншаад ч юм уу эсвэл өөрөө уншаад ч юм ингээл цацдаг байх. Энэ ажил ингээд цалинтайгаар ингээд үргэлжилж байгаа байхгүй. Тийшээ тэгэх юм бол одоо нөгөө Ламсрунга, Уланбаяр, Чимэд, Цэдэн Жавгаа гэдэг тэдний үеийнхэн болон нөгөө ахтар махтар нь те бүгд л ингээд очиод уншаад байгаа. Тэгээ манай он очиод бас яг нөгөө өөрийнхөө шүлэг мүлгийг бичээд уншуулад бас нэг ганц нэг төгрөг авдаг болоод эхэлж байгаа байхгүй. Тийм Ламсрунга гэж одоо чинь мамун ашир бичсэн шүү дээ. За. Тэгээд яг энэ юун дээр очсон байж хат нь энэ намын төв хороонд дэргэдэг радио хороо гэж байгаа байхгүй. Мэдээч намын төв хороо гэж бас нэг үзэл судлалын байх нь шүү дээ. Тэр дунд эс даш тулам гээд намхан бор нүдтэй
шөнтгөр хамартай бичээж бүсгүй байна гинэ. Тэгээ тэнд очиод ингээд яваад байсан. Тэгээ манай хүн тэнд нэлээд хугацааг өнгөрөөсөн. Ингээд яваад байсан нэгдүгээр тэр одоо эмгтээгээс л болж байсан байх нь байна. Тэгээ дээрээс нь бас нөгөө нэг цадин дөрөв гэдэг юм ямар олоод байсан учраас тэнд бол нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн. Ингэж явах үедээ бол энэ Дашдулам гэдэг эмгтээтэй яг сайхан танилцаа тий хайц сэтгэлийн холбоотой болоод 1943 оны намар нэг гэр бүл болон хайрлсан. За тэгээд ер нь нөгөө нэг 43 он гэхээр манайхан нөгөө Цэндийн дамжин зургийн дугаарыг санаж байгаа бол те 41 оноос ахуулаад яг энэ сайд нарын зөвлөлөөс чинь тогтоол гаргаад кирилл үсгийг бүх нөгөө одоо сургууль болон те энэ албан бичигт ашиглана гэд тогтоол гарчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр үеэс ахуулаад манайхан нөгөө кирилл бичгийг чинь яг ингэ үсгээр нь сурж мурж эхэлж байгаа. Яг энэ үед манай үндэс өөрийгөө гоё дайшлаад бүх юм баастгаа яг тэр кирилл бичиг юм уу айгүйх уншаад мэдээд судлаад эхэлж байгаа. Одоо 22 настай залуу шүү22 дээ. настай залуу. Тэгсэн чинь тэнд хувьсгал залуучуудын эвлэлийн сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, эвлэлийн төв хорооны эвлэлийн эрхлэгчийн ажил гэсэн ийм ажилд орсон байна. Гэсэн чинь яг тэр хороонд нь болохоор одоо Чадраавалын лодоо дамбугай байсан байгаа байхгүй. Тэгээд Чадраавалын лодоо дамбугай бүх юм баастгыг дуудаж ирээд те жоохон залуухан хүү хангуутал нь одоо нөгөө их бичгээсээ те кирилл рүү авч үлдэх юм уу давж үлдмээр байна гэдэг ажил хийсэн байгаа тэр хоёр нийлээд. Тэгэхээр нөгөө өмнө нь одоо монгол бичгээрээ бичсэн байсан тэр одоо шүлэг ном юу гэдгийг те тэр үнэт зүйлсүүдийг кирилл рүү бас буулгаад байгаа юм байна. Тийм ажлыг хийж тэгэнгүүт тэр нь одоо нөгөө яг дөнгөж бичиг ус солигдсон байх үе те дөнгөж ингэж яг гарч ирсэн хүнд бол нэлээд одоо юу болсон байх нь л те суур болсон байх нь л те. Тэгэхээр лодоо дамгуйшин тухайд 26 тайлгаа шүү дээ. За тийм баг. Тэгсэн чинь дайтаагүй боловч дайтсан мэд яддаг цаг гэж байгаа байхгүй. Дайтаагүй ч гэсэндээ нөгөө нэг 2 дугаар дайнд те бүхний фронтод гээл нөгөө хэд манд бүх ажлынхаа өдөрт хийдэг байсан нормоо 2 3-аар давуулж хийх хэрэгтэй болоод тэгэж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг сэтгэл зүгээр нь ч гэсэндээ те байнгын ингэж хөглж идэм юм эсвэл чиглүүлж ингэж үрдэл сурталчуулах ёстой юм байна л да. Тэгээд энэ ажил дээр одоо бас манай хүмүүсийн гүйцэтгэж байгаа юм яваад байгаа. Тэгээд ингэ байжсэн чинь одоо зуны халуунд одоо ганц байгаа үнэг нь тодортой дээлгээд байгаа. Энэ дээлээ өмсөд энэ одоо халуун тэгээд зуны халуун те конторт ингээд суудаг байснаас болоод энэ ихнэр Дашдулам гэдэг хүнийх нь одоо хууч өвчин энэ менингит гэх юм уу хууч өвчин юм уу юу юм бэ те менингит гэдэг өвчин тийм хууч хүндрээд байгаа гэж байгаа. Тэгээ хүндэрж жагаад 25 настай байхдаа буюу 1945 онд нас орчиж байгаа. За энэ бол бүх юм баастгаа хувьд бол амьдралын маш том цогцолт. Ээжигээ урд нь алдчихсан, багахан настай алдчихсан. Дахиад нэг хайрт эмэгтэйтэй болтол тэрийг алдчихж байгаа байхгүй. Тэгээ 45 он гэхэр чин 21 манай өнөг 24 орчим настай л байгаа байхгүй тий. Тэгээ хайрт эмэгтэйгээ ингээд алдчихж байгаа. Тэгээ энэ алдсан нь өөрийнх нь амьдралд маш хүчтэй цохилт болоод бүр сэтгэл санаагаар унаад маш гүн хямралд ороод сэтгэлийн гүн хямралд ороод тэгээ бүр сүүлдээ нөгөө өөрийгөө яахаа ойлгохоо болоод сүүлдээ нөгөө сэтгцэн имлэг ба шүү дээ тий. Тэр имлэг рүү аргаа ядаад очиж байгаа. Тухай чинь тэгээ сэтгэл зүйч байхгүй шүү дээ баг. Тий, одоо нэг байгаа нэг орс юмшмжил байсан юм шиг. Тэгээд очиод ингээд 14 хоногийн хугацаатай ингээд заавар аваад ингээд өөрийгөө л ингээд ингэх гээд. Үнэхээр сэтгэлийн гүн хямралд ороод бүр амиа хорлох чийсэн өөрийнх нь нөгөө цахиндаас гарч чаддаг байхгүй. Эхнэрээ өнгөрцөн хойно гашуудаж жагаад тухайн 20 дугаар зуунд баг ийм цагтл байхгүй гэдэг. Нарийнх нь л та. Тэгсэрнээсээ урт нь 1 м урт ийм цаасан дээр ар өвөргөө битүү битсэн цагтл байдаг гэнэ өөрийнх нь. Тэгэд эхлэл нь болохоор яг энд үлдсэн байлээ. Эхнийх нь хэсгийг уншихад яг хүн цохилт байсан гэдэгтэй байгаа байхгүй. 45 оны 8 сарын 27-нд Дашдулам битсэн цагтл гэж. Алтан навчаад дэлгэсэн зүрхэн ягаан цэцэг хүртэл гой сайхан өнгө алдаж, иш дээрээ сагсаан унжиж, ангирш галуу шувуу хүртэл усан цэлхээ болоод далавчаа дэлгэж, өмнө зүгийг ганганан ширтээд, цуслангийн айлууд хүртэл зуны буусаасаа хулжиж, 100 төмөн сөрөг мал нь намаржаар угаа тэмүүлээд ус хүртэл татарч загасч баригдахаа болоод гохот хаяа совдог шар загас ганц нэг онолдоод юм бүхэн учиртай болжээ. Одоо ингээд буцаж байгаа болгоныг энэ ямар нэгэн учир байна гэж бодоод эхэлж байгаа байхгүй. Тэгснэ ийм цагт миний сэтгэлж учиртай болоод эрх хонгын зүг нисхийг яарах болов гэж байгаа байхгүй тий. Тэгээ намрын салхины шуугах зүуд нутгаас шувуу буцах цагт насан үргэлж янаглан суудаг миний янаг байдаг үлээ. Тэнд миний янаг байгаа. Эргэж байгаа цагийн зүг ухруулж юунд болох уу? Ингиш намаага тогтлуулдаг ижилгүй амраг Дашдулам юугаан элбэрэн хүсэн байж энэ газраас хайрын цагтлыг их шиглэн шүлглэж бичээ. За мэдээж тэр яг утга уян юм дуутах учраас бүгдийг уншчихлаа. Гоё бичдэг юм дээ. Гэхдээ л ер нь бол цаад санаа тий. Юм болгон буцаад байна. Эдгээр бүгдөө надад учиртай юм санагдаад байна. Яг тэдний буцаж байгаа зүгт Дашдулам маань байгаа. Би ч гэсэн яарад байна гэдэг байгаа юм. Тэгээд ингээд бүр хүнд болчоод сэтгцэн эмчэд үзүүлээд ингэсэн чинь урдаас нь за чи ямар ч сан 14 хоног пивний хөрөнгө
оо гэж хэлсэн юм байна. Одоо ямар аргыг мэдгүй л дээ. Гэхдээ цатааруулж байгаа юм нэг юм болсон баг. Тэгээ манай хүн яг энийг яг яс барьсан баг. Тэгээд арх пивны үйлдвэр чи одоо 1927 оноос хойш ингээд ажиллаад эхэлсэн байж байгаа шүү дээ, тий. Ингэж очиод 25 оноос ч үлээ, тий. 24 5 оноос. Тэгэхээр чин 45 он гэх чин баг ингээд 20 жил үргэлжилсэн юм байгаа учраас очиж болж байгаа байхгүй. Очоод 1 литрийн бетон барьж очиод дүүрэн хөрөнгө авсан гэж. Тэгээ гэртээ хараад том аягаар ингээд ухаарал юу юугүй ингээд согтчихдаг. Одоо нэг өсөндөө согтоож ингээд гуниг нь гарах гээд байгаа юм ийм л юм болсон юм шиг байна. Тэгээд 14 хоног ингэж байж байгаа. 14 хоногийн дараа очиод үтсэн чинь одоо нэг тарих биш үү те, малын тарих биш үү. Тарих 14 хоног хуурж идээд иргээд гисэн юм. Тэгээ манай хүн яваал дахиад хоньны толгой олж жагаад 14 хоног тарих хуурж идээд тэгээ нөгөө полинестер эргээд очсон. Тэгээ 14 хоногийн дараа дахиад очсон чинь толгойдоо ингээд цахилгаанаар цохиулаа гэд нэг тийм эмчилгээ юм л дээ. Би эндээ болон толгойд нь ингээд одоо нэг юм олж байгаа нэг жирс гэдэг нэг тийм эмчилгээ гэдэг. Тэрийг айлгсан. Тэгээ тэрний дараа дахиад зөвхөн толгойдоо бас нэг юм эмчилгээ хийлгэсэн. Энэ юмны араас л яг өөрөө гайгүй болсон л баг гэж яриад л. Тэгэхээр яг тэр нэг матагнуулах үйл явц ч юм уу ямар нэг юм аа л ингэж болгосон баг. Тийм л юм тийм. Тэгээд ер нь ингэдэг л байсан юм байна л да. Би ч одоо л сонсож байна. Монгол хүн бэлэвсэрснээс хойш ганцаар 3 жил байх ёстой уламжлал гинэ. За нэг иймэрхүү одоо нэг юм аман одоо юу гэж юм ийм байсан юм байна л да. Тэгээ манай хүн бол одоо яг тэрийг ингэж бодож явсараад 1952 онд сүүлд одоо хүнтэй ханилсан. Одоо 45 он 52-ээс 7 жилийн дараа гэсэн үг байхгүй. 7 жилийн дараа л нэг дараагийн хүн дэцэглээ нээж болж ийн гэсэн үг. Тэгсэн тэр хүн нь бол яран насных нь хань Аюуш гэдэг эмэгтэй. Энэ эмэгтэйтэйг ханилаад бол 7 хүүхдийн эцэг болж насныхаа хантай очилсан байдаг. За тэгээд тий мөнс номын мөрөөр гэргийгээ номын сангийн ном олгож байхад нь танилцсан юм бэл. Яг л ном энэдэр юм хайж явж байгаа л ингээд энэ эмэгтэйтэй таарсан. За ингээд баг залуугаас ер нь уран бүтээлд өөрийн чадвар чанарыг сорьсоор ирсэн бөгөөд 1946 оноос яг Монголын зохиолч төвлийн байгууллагад шилжин ажиллаж эхэлж байгаа. Одоо эндээ л зохиолч руу орж ирж байгаа. Уул нь бол жүжиг мүжиг бичээд ийхүү ингээ явж исэн те. Ингээл амьдралд нь хүнд юм тохиолдол ингэсэн байсан. Тэгээд өөрөө энэ одоо өөрийнхөө уран бүтээлүүдээс гадна зохиолчдын хэвлэлийн ажил, сонин сэтгүүл зүүн ажилд ихээхэн хүчин зүтгэж судалгаа шинжилгээний олон өгүүлэг нийтлэл төрүүлж эхэлсэн. Одоо ингээд өөрийнхөө бүтээлүүдийг бичгээс гадна эн чин давхар тэр зохиолчд те яаж бичдгийг, юу болж байгааг, зохиолчдын хэвлэлийн байгууллага яаж ажилдгийг, хурал боллоо, хурал дээр хэдэн хүн орсон, яасан ингээд энэ нөгөө архив баримтууд биш те. Энэ зүйл чинь одоогийн бидний судалж байгаа ажлын хамгийн том чухал хэрэгцээтэй баримт байхгүй юу. Гэсэн чинь яг энийг өөрөө хийгээд идэх байсан юм байна. Угаасаад ингээд хүн амьтанд уулзтаа ч юм ингээд нэг монгол бичгээрээ маш хурдтай бичдэг. Бүх юмыг тодорхой тэмдэглэж авдаг. Тэгээ тэр ингээд өөрийнхөө сонирхлыг харсан тухайн үеийн одоо зохиолч дэвлэн дарга марган тий. За ер нь хурал мурал энэ төр юм болох юм бол за чийл өөрөө тэр протокол хариуцчихъя гэдэг. Тэгээ манай хүн чи ерхий нарийн бичигээ явуулчихж байгаа. Тэгээд нөгөө бүх хурлуудын тэмдэглэлийг хийдэг. Тэгээ өөрт нь ч гэсэн тэр айгүй юм цэгцтэй байсан юм шиг байна. За тэгээд одоо анх миний нутаг гэдэг шүлгийг нөгөө нэг хэвлжсэн гэжсэн шүү дээ тий. Тэгснээс хойш за сүүлд болохоор энэ Маршал Чаулсанд Казакийн ард биднес гэсэн номыг 1943 онд бас гаргаж ирсэн юм байна л да. Анхны ном нь энэ. Тэгээд анхны шүлэг нь болохоор миний нутаг шүлэг. Тэгээд 43 он тэгээ араас нөгөө нэг Мантухай цэцат ингэж үжигийн зохиол бичсэн шүү дээ тий. Эднээс авахуулаад ер нь бол яг театр, жүжиг, шүлэг тэгээд ном зохиол гэдэг юм олон төрөл рүү ингэж ер нь бичээд эхэлж байгаа ийм үе нөхгүй. Тэгээ өөрөө энэ байгальд их ач холбогдол өгдөг. Байгалыг буруу ашигласнаас болж эргүүлж нөгөө байгаль одоо их гэмтэж байгаа тий ан амтан өгч байгаа ийм хүмд аягүй хэмзгэлдэг. Тэгээ тэрүүгээр нийгэмд юм ойлгох гэж их нийтлэл энэдрийн бичдэг. Ийм байж. За тэгээ нийтлэл энэдрийн бичгээс гадна нөгөө бид нар мэддэг ш нөгөө хөвчийн бор, хангаан бор гэл тий том туужууд нь байна тий. Энэ туужууд нь гэсэн ерөөхдөө үзэл санаа юмуд нь ерөөхдөө ийм. За тэгсэн чинь нөгөө хөтэлдэг ажил нь ингээ яваад байгаа ш тий. Дан ганц ингээд одоо цаасан дээр бичээд байх бас ингээд хэцүү. Тэгсэн чи одоо ер нь нөгөө нэг юм гэрэл зураг мурагчин ямар нэгэн нийтлэл баримтыг их хүчтэй болгоно те. Гэрэл зурагчин ингээд ядчил харахад бүх юмыг санчна. Түүх өгүүлнэ. Тэгээ ингээд юм их тэмдэглэдэг юм сургуулчлага мөржлөг сайн хийдэг болохоор Монголын зохиолч дэвлэлч нөгөө ном сонин сэтгүүл мэтгүүлгээ тиймэрхүү ажлуудаас давхар явуулж байгаа учраас манай энэ Бастыг орон нутгаар их явуулдаг болж. За чи тэр аймаг руу яв. Тэнд ийм баригад ийм нэгдэл байгаа. Тэдний хийж бүтээж байгаа гавьяаны төлөө ямар бичээд явуулна. За тэр газрын одоо сүүний гарц нь их байна гинэ. Тэр аймгийн тэр баригад тэн сан руу яв. Тэндээс очиод ийм юм гэдэг. За тэр аймагт ийм юм болж байна гэн. За тийм гамшигт үзэл болж байна гэд. Монголын 21 аймаг сум баригад дүүр яваагүй газар байхгүй. Бүгд нөрөө нь явуулсан. Манай он тех болгондоо бүх юмаа бичиж тэмдэглэж ирдэг. Тэрийгээ ирээд нийтлэл болгодог. Тэгээ зураг дарна тий.
Болоогүй. Болоогүй юм. Тэгээд нөгөө нэг бичээд ирсэн юмнуудаа болохоор нийтлэл болго гаргаж байгаа шүү дээ, тий. Тэрнээс гадна бичиж ирсэн юмнуудаа бүгднийг ингээд архивлаад байгаа гэдэг. Энийгээ дараа ном болох гэдэг байна. Одоо жишээлбэл би Говь Алтай аймгийн тим сумын тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр очсон чинь ийм гамшиг болсон байсан, тий. Тэнд тэдэн мал өнгөрсөн байсан, ийм ард явах гэсэн байсан. Тим хохиролтой байсан гэдэг юм уу. Тэр болгоныгоо ингээд бичээд хөнөөлээ л яваад байдаг. Юм болгоныгоо. За тэгээд 1956 онтоос олгоод одоо Хятадд болсон бүх хятадын ший жүжигийн анх дахь хуралдаан гэж байгаа. За энэ хуралдаан руу Бөмбөр ногоон театрт хит хитэн ийм жүжигийн зохиол бичиж тоглуулснараа одоо Бастыг тэгээ театраас нь болохоор ардын жүжигчин Нямын Цэгмэдгөө хоёрыг томилоод за та хоёр дээр Хятадд болж байгаа те жүжиг нээдрээ ший гэдэг юм яаж хийдгийг тэр том хуралдаанд очиод ирээ гэдэг. Манай хоёр бол тийшээ яваад одоо нөгөө жүжиг гэдэг чи ийм болоод байгаа ингээд байгаа юм биш үү? Ийм юм байна гэдэг бүх гоё олдуудыг аваад ирж байгаа. Ирээл Монголын дээр жүжигтэй авчираад ийм болж ийн гэдэг. Тэгэхэд дахиад сус хэлбэл те ингээд хөгжөөд явах нь шүү дээ. Ингэж байж байгаа яг тэр нь болохоо 56 онд анх хилэндээ салхаж байгаа үе. Тэрнээс биш Монголдоо бол ингээд битүү яваагүй газар байхгүй. Ингэж байж байгаа 59 онд эх орны дайны дараа Герман улсын сэргээн босох ажлыг одоо үзэж явж байгаа маань л да улс орнуудын сурвалжлагч нарыг ураад энэ рүү манай он явсан юм байна. Тэгээд тэнд очисон чинь одоо энэ хүмүүсийн зураг мураг аваад те тэнд ингээд нийтлэл мэдл ингэж гардыг байна гэдэг сэтгүүл мэтгүүл юм амыг харчаа байж исэн чинь яг тэнд нь практика гэдэг нэртэй аппарат байсан юм байна л да. Тэгээд тэрийг одоо Германд очихдоо одоо худалдаа авсан гэж байгаа. Хамгийн гоё энэ яг энэ аппарат нь хэдэн оны хүртэл зураг авсан юм гэдэггүй л те. Ер нь бол 2000 оны хүртэл бараг зураг энэ аппаратаар авсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь 50 эдэн оноос 2000 оноос бараг 30 40 жил дарсан байгаа байхгүй энэ камераар аппаратаар. Тэгээ хайлсаар зураг авдаг. За яг энийг олоод те одоо нөгөө нэг бичгийн хажуугаар тэнд чинь баримтжуулах зургууд авч болт юм гэдэг. Үзгээр бичгүүгээр ингэж баримт үлдээж болж ийн гэдгийг мэдчихсэн. Тэгэл нөгөө нэг эн тентгийн гадаадын ном тон сэтгүүлийг харангууд тэр зураг чинь яаж аваад байна те. Тэр одоо энэ дээр агшныг баг өөр нь тэр зураг яаж юм илэрхийлэх үгдийг ойлгоод л ингээл өөрийгөө л хөгжүүлээл ингээ аваа яваад байгаа байхгүй. Тэгээд нэг хальсан чинь 36 зураг гардаг гэдэг тий 36 кадр 36 кадр гэдэг. Тэгэхээр 36 зураг гарч ирэх юм шүү дээ. Нөгөө кадраараа авч ирчээд тэрийг өөрөө нөгөө гэртээ ирээд гэрийн аргаар өөрөө нөгөө зураг хэвлдэг, угаадаг гэх юм уу тий угаадаг ингэдэг юм байна. За тэгээд гэрэл зураг авч чадгалаад эсвэл өөрийн гараар бичсэн энэ тэмдэглэл явсан газар бүрийнхаа тухай сонин хачин энэ болгоныг те хамтдгаал ном болгоод гаргаал бичээл тэмдэглэл үлдээгээд ирсэн нь яг өөрийнх нь хувьд бол одоо өөрийнх нь биш одоо энэ Монголын зохиолчдын хувьд те нийгмийн зөвлөлтөндийн хувьд хараад хэлж байгаа үг нь энэ хүн бол ерөөсөө л энэ Монголын 20 дугаар зууны бүр амьд архив яваад байна шүү дээ. Тэр болсон бүх үйл явдлаа. Хамгийн гол нь тэр болгоныгоо нэгтгэхэд ном болгоод ингээд бичээд тэгээ хэвлүүлээд байгаа юм гинэ. Практ болсон сонныг л тэр номноос нь зурагтаа нь үзээд байх нь шүү дээ. Ингиж нийгмийнхаа нүдийг нээгээл яваад байгаа. За энэ цагт чинь Герман гэдэг улс ингэж явж ийшүү, ийм юм болж ийшүү гэдгийг бүгднийг нь Монгол руу өгөөл байгаа ганц хүн багхгүй юу? За хоёул хамтран ажиллаж танилцуулаад. За хөрслүүлье да. За нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэдэг ийм агуу сайхан гоё өрөөтэй хушган брэнд ивэнтдэг чинь. Тэгэхээр хушган брэнд бол үүсгэн байгуулсан цагаас хойш 10 гаруй жил болчлоо. Тэр хуш модны самрын тэр чөмөг тэгээд өөр янз бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн тэр одоо 10 20 шаттай амжилгаар боловсруулан үйлдвэрлээд дотооддоо болон гадааддаа тэг хэрэглэгч түргэж байгаа. Тэгэхээр сая энэ хавар юу болсон гэхээр шинэ бүтээгдэхүүн гаргасан. Тэр нь хушны самрын тос. Тий. Тэгэхээр самрын тос гэхээр одоо бидний самрын чөмөг өгөө штэ. Чөмгийг сайхан ингээд шахнаал гэсэн үг юм. Халааж малахгүй зүгээр хүүтэн босруулах аргач гэлөө нэг өөрсдөө тэгээд л ингээд шахангууд тос гарна штэ. Тэгэл тэрийг нь сайхан юу ч хэдүүлэх хэрэглэнэ гэсэн үг. Хачин гоё хар тийм шилэнд савлцсан байна. За энэ дотор бол тэгэхээр 100% органик тосон дотор омега 3 6 9 гэх тосны хүчил, витамин Е, манга, магний, зэс, цайр зэрэг хүний эрүүл мэндэд одоо нийт шаардлагатай эрдэс бодис амин дэмэр тун баялаг байгаа. За тэгэхээр ийм амин дэмэр баялаг байхаар бидний яг юунд хэрэгтэй юм гэхээр зүрх судас, хоол боловсруулах замын өвчний эрсдлийг бууруулна. Тэгээ бодисын солилцооны системийг эмгээс урьдчилан сэргийлнэ. Тэгээ байгалийн антиоксидант буюу витамин Е чинь өөрөө бусад төрлийн ургамлын гаралтай тостой харьцуулахад энэ хуш модны самрын тос чинь өөрөө 5 дахин их. Тэгэхээр таны биеийг хоргүйжүүлнэ, дархлаагч нь дэмжинэ, хорт хавдар эрсдлийг бууруулна гэсэн үг. За тэгэхээр хушган брендийн 100% органик хушны самрын тос нь та өдөртөө нэг удаа ийм өглөөдөр ч юм уу цайны халбаар нэг ер нь шууд ууч чадах зүгээр. Гоё. Энэ бол нөгөө 9-ийн тос мос шиг амтагдахгүй шүү дээ. Гоё ингээд самрын
Яг нөгөө самар амтагдтэй. Тийм. Ер нь бол угаасаа шууд шарж марж биш те. Шууд хэлэх юм байлээ шүү дээ. Тэгээд салаад хутгах мутгахад зориулаад те. Яг үнтэй. Тэгэхээр салаад, зууш, хоол, одоо соус моос ингээл хутгаал те. Тэгэхээр их гоё амттай болчихно. Бүр ингээд л хүмүүс арьс үсмэсэндээ хэрглэж байгаа. Тэгэхээр өстө янз юм болчихно гэдэг байгаа шүү дээ. Тийм те. Тэгэхээр чи нөгөө зөвхөн биеийг дотроос нь биш гаднаас нь хүртэл тэгж хэлүүлээ. Ийм юм байж болох байхаа. Энэ галзуу ширүүн хөрсөн дээр ургасан тэр нөгөө нэг олон юмыг давж гарсан чадвартай энэ хуш гэдэг модны чинь самар нь байгаа шүү дээ те. Монгол хүнд илүү таарна гэж байх уу? Байхгүй юу. Тэгэхээр дэлхийн одоо аль ч улсад очисон те. Ямар ч бүтээгдэхүүнд гаргасан эсвэл нөгөө гадаадаас ирсэн найз нөхөд хүмүүст бэлгэлэхэд энэ зөвхөн одоо энэ зориулагдаагүй дэлхий зориулагдсан бүтээгдэхүүн юм аа. Тий. Харин зүгээр Монгол хүн энийг хэрэглэхээр их гой санагдана. Чинь гадаадд байгаа хүмүүс. Яг тэр нөгөө яг Монголынхаа хуш модны самрын амтыг санаж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм тий. За тэгэхээр хаагур заргаж байгаа гэхээр ер нь бүх сүлжээдлүүр заргаж байгааг ойлгож болно. Нэрлэх юм болж дуусахгүй. Сансар EMR одоо GS25C юу гэд өөр та мэддэг дэлгүүрээ бод тэрэн чинь зарж байгаа. За тэгээд хушгын цэг юм гээд эсвэл Facebook дээр хушгын брэнд гээд хайгаад ороод үзээрэй. За баярлалаа. За тэгээд нөгөө нэг амьд архив гэдэг байгаагийн учир шалтгааныг хэллээ шүү дээ, тэ. Явсан газар болгоно тэмдэглэл, явсан газар болгоныхоо талаар нийтлэл сонин сурвалжлага юмудыг бичдэг. Тэгээд тэр нь аппарат авсан шүү дээ. Тэрнээс хойш одоо хамгийн сүүлд хүүдээ, зээ хүүдээ гэдэг байгаа. Зургийнхаа хальснуудаа зээ хүүдээ хэсгээр нь тэ. Ингээд миний хүү энийг сайн хадгалаарай хэмээгээд одоо зургийн хальсуудаа юу ятсан байх нь нөгөө дээр үе нэг хэвлэлийн бор цаас гэдэг шүү дээ, тэ. Хэвлэлийн бор цаас нь ингээд ороогоод ингээд өгцөн. Тэсэн чинь тэр зургуудын одоо нөгөө сүүлд одоо дижитал хэлбэрт оруулаад тэр зэхүүн одоо хамаатан садан найз нөхөд судлаач нийлж байгаа те. Ингэсэн чинь 10,000 гаруй зураг гарч ирсэн. Пэш юу вэ чинь? Энэ тоог бүр гайхаад барахгүй. Юу гэсэн нэг одоо тэгээд би нэг асуугаад шүү дээ. Нэг хальс чинь 36 байдаг гэх те. Тэгэхээр 10,000 гэхэр хичнээн хальс байна энд. Тий. 300. Ийм том архив багхгүй энэ хүн чинь. Тэр жигтэй амьд архив багхгүй. Хамгийн гол нь тэр явсан газар болгоныхоо он сартай байна гэж байгаа. 3,000 хэлсэн. Одоо би тэдэн оны тэдэн сарын тэднээс эдэн оны эдэн сарын эдэн хүртэл тим газар ингэж ажилласан. Энэний хальс нь энэ. Тэг хадгалсан. Тэгээд нөгөө хэд нь зургийг хараад энэ юм биш тэгээд яг юу болсон юм бол гэж хайхлаар нөгөө талд нь 156 шиг ном баг. Тэр номноос за 36 оны тим үйл явдлыг хайгаарай гэдэг юм уу те 67 оны 70 оны тим үйл явдалтай зураг нь энд байна. Хайгаарай гэхэд тэр ном нь байж идэг. Энэ ингээд жинхэнэ нөгөө нэг амьд архив гэдэг чинь энэ юм багхгүй. Тийм биш тийм. Тэгээ одоо эн чинь 300 гаруй хальс тэг 10,000 гаруй зураг гэж 3,000 гаруй хэлсэн. 3,000 гаруй хальс юм байна. Түүний авсан баримтат гэрэл зураг түүний авсан баримтат гэрэл зургаар одоо энэ үзгээр бичээгөө тэмдэглүүд болон ус хааж адилхан үзгээр бичээгөө тэмдэглүүд 2 гэдэг иймэрхүү үзэсгэлэнгүүдийг хүүхдүүд нь бас гаргаж үзсэн юм биш. Тийм. Энийг бас хүлээгээл байж байгаа юм байна. Фото зургаар нэг ном гаргасан. Бас. Тийм. Мэдээж бүгднгээр нь гой гой зургуудаар нь. Гэтэ хитгэн ширхэг гаргасан. Тэгээ манай од мөндөрс нэгийг сайхан бэлгэсэн шүү дээ. За би мэдээгүй байгаа юм биш үү. Тэр нөгөө нэг юу яаж илээ. Тэр зураг аваад штэ тий. Тэндээс өөрөө ирээд сурвалжлага нийтлэл бичиж байгаа штэ. Тэрэндээ сониндээ сэтгүүл дээр ч гэдэм бас бол ингээд сурвалжласан юм тайлгнахтаа зураг байх та штэ тий. Тэнгуут нөгөө нэг одоо 10 зургнаас 2-ыг өгөөл тий. Үлдсэн нөгөө нэг арай сайнуудаа л мэдээж өгөөл. Үлдсэн тэр том баг 190% архив нь өөрт нь байгаадсан байгаа байхгүй. Тэгэл тэрийг ном болгоод бичээл гаргаал ингээл уулна хүргээл яваад байгаа. Тэгээ агуу юм бэлээ. Чи яагаад мдэггүй байж болох вэ? Бодоод. Энэ чи яг энийг мэдэж бодуулаа гэд одоо охин. За тий. Эн чин өвөө нь баасдах шүү дээ. Тийм. Тэгээд бас нөгөө талын өвөө нь болохоор жагдлын 5 байхгүй юу? Тийм. Тэгээд жагдлын 5-гүй бид нар нөгөө гоё нэвтрүүлэг хийх болохоор нөгөө бодуулаагаас нэг юм гуйсан шүү дээ. Ингээд материал. Тэгэхэд тэр номыг өгсөн байхгүй. Зөв. Ингээд хоёр өвөөг бид нар адраар дээр ярьчих жоох. За тийм байна. За ингээд ер нь мундаг хүмүүс худ болсон гэсэн үг. Тийм байна. Эн чинь нөгөө сад бүр ингээд маш хоёр том гэр бүл нийлж байгаа уран зохиолын салбарын тий. За ингээд дотоод гадаадад ер нь ингээд ажиллах болгоно да тий. Үлдээгөөгүй тэмдэглэл те явсан мөрөө зураагүй тэр бичиг нийтлэл сурвалжлага байхгүй байна л да. Бүх юм ингэж үлдээсэн. Тэгээд ингэ байж итл нөгөө Монголын зохиолч дэвлийн дараагаар одоо зохиолч удуулга байгаа юм байна л да. Нэг өдөө дууд чинь гинэ. Эн чинь бүр 40 гарцсан хойно шүү. Дуудсан. Тэгээд яваад орсон чинь бүхэн бастаг чи сургуульд явах уу гэсэн юм байна. Тэгээд 40 хэд настай хүн нэг шүү дээ. Нөгөөт нь гайхаж байгаа шүү дээ. Ямар сургуульд гэдгсэн чинь Москваар нөгөө утга зохиолын дээд шүү дээ. Утга зохиолын дээдэд явах уу гэсэн. Гэхдээ ч одоо нэг 40 гацсан одоо нас масны юм хязгаар байдгүй юм уу одоо гүүгэл одоо хамаагүй гэдгсэн чи би хоошоо нас масыг хэлж хагаад явуулснаа. Чамайг дахиад нэг хүнтэй явуул. Хоёр хүн явуул. Хинтээ гэсэн чи намдаг.
За ингээд нөгөө нэг 61-ээс 62 он те энэ авцаагаас ахуулаад Намдуггай энэ бүхэн Бастгаа хоёр ч хамтдаа хоошо Горькийн нэмж сургууль руу явж байгаа байхгүй. Тэгээд энд байх хугацаанд нэг 2-3 жилийн хугацаанд суралцаж явсан гэдэг. Тэгээд мэдээж оюутан байх ахуйдагтай очсон бол бас ондоо шүү дээ. Юм үзэж хараад нэг гадуур цагийг өнгөрөөгөө ч юм уу тийм байна. Энэ хоёр хүний хувьд болохоор 40 гарцсан хоёулаа л тийм. Очиж байгаа зорилго нь тэнд очиод хоёулаа зохиол мохол бичихгүй. Энд маш их цаг орно. Тэгвэл тэнд байхдаа байж болох бүх мэдээллийг л авъя. Тэгэл нөгөө кино яаж үздэг те зохиол нь ямар байдгийг, зураг хөрг нь ямар байдгийг тэр болгоныг үзэл хараад бүгднийг шингээж авахгүй л байсан. Харин ирж байгаа харин тэр болгоныгоо зохиол гаргах тэр цаг руугаа анхаарыг. Тэр богинохоо хугацаанд хоёлаа бүх юмыг үзэж харъя гэсэн байгаа байхгүй. За ингээ хамтдаа Намдуггаатай бол их ойрхон те хоёлаа ингэж хамт байж байгаа. 62-аас 64 онд энэ Горькийн нэрмж дутх зохиолын дээд сургуулийн дэр идэх курсыг амжилтаа төгсөөд суралцаад ороод ирсэн. За тэгээд энд ирээд бол одоо яг нөгөө нэг 60 хэдэн он руу очиж байгаа нөгөө түрүүний яриад байгаа нөгөө хүүтэн тайны үргэлжлэл чинь явж байгаа. Тэгээд энэ 66 7 8 онтой золгоод тэгээд нөгөө нэг яг Вьетнам руу томилогдоо тийшээ сурвалжлага нийтлэл хийхээр яваад ингээд нөгөө нэг их нэвтрүүлэг ихэнд ярьсан тэр үйл явдал болж байгаа юм аа. За тэгээд одоо нөгөө өөрийнхөө явсан, гадаад ч явсан, дотоод ч явсан энэ болгоныхоо тухай ном хэвлүүлдэг. Тэгээд тэрнээс нь гадна нөгөө нэг германд хийсэн тэмдэглэл буу дуу 2 тэг хятад орны хавар хар тэнгисээс Карпатын уул хүртэл гэдэг энэ одоо нийтлэлтэй номууд энэ төр юмуд нь ингээд Монголын ард түмэнтэй тэр улсын талаар ингээд цонх болж ийн гэсэн үг байхгүй юу ч мдэггүй байгаа. Тэгэл тэр улстай танилцаа, тэр улсд болж байгаа үйл явдалтай танилцаал ингээл явж ийн гэсэн. Тэгээ одоо нөгөө бид аяллаа нэвтрүүлгээр одоо манай аялагчид нар маань нөгөө аяллаа нэвтрүүлгээр гой ингээд тэр тухайсыг танилцуулдаг 90 үед амьдарч шít. Тухай ч номоор л аялна шít. Тийм бүр цонх байхгүй тий. Тэгээд ер нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийнх нь ярьж исэн юм нь болохоор надад цаг бага үлдсэн. Би яарах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй өөрөө. Яагаад гэвэл он цагийн эргэлтэнд Монголын соёл урлаг, утга зохиолын төлөө зүтгэж явсан сайн сайхан хүмүүс цагийн эргэлтэнд мартагдаж эхэлж байна. Би чинь тэр 100-тай хамт байсан хүн шүү дээ. Тэр 100-ны одоо би ингээд өөрөөсөө өмнөхтэй тэр нацагдаж юм бүгдэнтэй нь ер нь уулзаад тэдний амьд ахуйгийн мэдээлэл сонсоод ингэсэн хүн шүү дээ. Тийм учраас тэр сайхан хүмүүсийн тухай би өөрийнхөө мэдхийн хэрээр дусамж өчөж ном болгож үлдээх ёстой. Энэ миний амьдралдаа тэр хүмүүсийн төлөө хийх сүүлийн буян маань юм аа. Тэгэл нөгөө нэг 150 ном дунд чинь те тэр хүний талаар энэ хүний талаар гэж дурсамж бүх зураг хөрөг тийм байсан юм байсан гэд энэ том одоо судлах туунуудыг бүгднийг үлдээх яваад байгаа. Ингэж яваад өөрөө бүр 97 8 нас хүрсэн те 90 хэдэн нас хүртлээ те бүр ингээд нөгөө нэг өмнөх 100-ынхаа үйл явдлынхаа тэр нөгөө нэг мундаг эрхмүүдийнхаа тэр болж исэн хувьсгал өнөө цаг нийгмийн өөрчлөлт мөршөд тэр бүх юмыг үзсэн учраас бүгднгийн одоо үлдээгээд байсан. Ингээд байсан өөрөө эргүүлээд бүхэн бас точ баг судлагдах юм болж байгаа. Тийм. Энэ өөрөө том амьд архив болж байгаа. Одоо ялангуяа сонирхдаг түүх үздэг эсвэл ингээд юм судалдаг хүмүүст бол те энэ баримт чинь хамгийн чухал баримт шүү те. Хөөх 97 настай Хөдөлмөрийн Баатар болж байгаа юм шүү дээ. Харин одоо яг тэгээ 98 настай үед болж байна. Ер нь бол шүлэг за тэгээд энэ жүжиг тэгээ дээрэс нь өөрийнх нь бичсэн номнууд энэ бүтээл ажлууд те энийг бид нар бол яриад барахгүй энэ хүн дээр бол үнэхээр яг 42 онд нөгөө түрүүний дурддаг Маршал Чаулсанд энэ Казаки арт түмээс гээд анхны ном нь хэвлэгдснээс хойш те 2018 оныг дуустал энэ Ботго сүү гэдэг ном хүртлээ. Ботго сүү гэдэг ном хүртлээ бол нийтдээ 156 ном хэвлүүлсэн байдаг. Тэгээ эндээс бас цөөнгүүн гадаадад орчуулагдсан том туужууд нь байгаа тийм гадаад хэлд орчуулдаг гадаадад гарсан туужууд байгаа. За тэгээ энэ хүний хувьд бол одоо яруу найраг, хөөрнөл зохиол, жүжиг, сэтгүүл, нийтлэл, судлаач, орчуулагч гэдэг маш олон төрлөөр бидэнд бол маш том өвийг үлдээсэн. Тэгээ шагнал магнал урамшууллын хувьд бол бүр тоймгүй тийм хөө байж болох бүх л шагналуудыг авч байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь гэх юм бол 2018 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улсын Хөдөлмөрийн Баатар гэж цолгогдож байгаа. 12 дугаар сарын 29-нд. Яг үүнээс нэг 17-8 хоногийн дараа буюу 2019 оны 1 сарын 16-ны өдөр 97 наснда насан хэц болж байгаа байхгүй. Нацаг доржийн нэрэмж шагналыг амар үн цэнтэй болгосон хүн гэдэг юм байлээ. Оо тийм тий. Энд бүхийн баастах авчихсан шагналч гэр тэгвэл гээд тэр шагналыг авч байгаа хүмүүс бурхан минь энэ шагналыг авна гэдэг чинь бүхийн баастах авсан шагнал гээд амар найдагдаг гэдэг байхгүй. Одоо жишээлбэл нацаг дорж байгаа шагналыг болохоор тий одоо энэ уран зохиолын салбарын хүмүүст өгдөг гэж бодож болно шүү дээ. Гэтэл уран зохиолын ингээд ганцхан салбар биш. Энэ бүхийн баастах орж ирснээрээ тий сурвалжлага, нийтлэл одоо юу гэдгийг архив баримт тэр тал руу бас задлаад өчөж байгаа байхгүй тий. Ингээд энэ шагнал чинь ийм том цар хүрээтэй шагнал шүү гэдгийг л харуулж байгаа байх л та. За баярлалаа. За ингээд
Адрын нэвтрүүлгүүгээр дуусч байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэдэг үрээтэй хуршхан брэнд мөн Apex Capital үн цасны компани бэлтгэлээ. Та нэвтрүүлгээ NTV телевиз мөн Одмөндөр радио 83.3 болон 107 хост төлгөөнөр хүлээн авлаа. За баярлалаа. За баярлалаа.